Агро нэгтгэл компани болон Цэнгэр сумын харьяатаа ах トゥ сумын зан Цэрэнд оржил Увсан дорж нарын үр хүүхдүүд хамтран Цэнгэр сумд 3 дахь жилдээ мод тарж байна. Тэд Цэнгэр сумаар дайр өнгөрдөг улсын чанартай автоцомын араар 3 жилийн хугацаанд 900-аад модыг тариад байна. Бидний зорилго бол ер нь бол одоо евро одоо тэр хошуу хүртэл ингээд тарих гэсэн ийм зорилготой бодолтой. Тэгээд манай одоо энэ Цэнгэр сум манаас мөн одоо аялал жуулчлалын бүс нутаг байгаа. Тэгээд 10 жилийн дараа гэхэд бид нар энэ сайхан ойн төгөл болоод гадна дотны аялалчлагч нараа жуулчлал одоо дотоодын жуулчлалч нарсэндээ энэ маань энэ бидний тарьсан модны доор ингээд сайхан тий ингээд энэ зам зуурынхаа ядаргаагаа тайлаад одоо энэ ингээд сайхан амарч ингэдэг ийм болоосоо гэдэг хүрээнд одоо ингээд манай хамт олон бид нар ингээд ах トゥ усээрээ нийлээд ингээд сайхан ийм ажил хийж байгаамаа. Одоо ингээд энэ ажил маань одоо 3 дахь жилээ ингээд болж байна. Одоо тэгээд жил болгон бид нар ямар ч байсан энэ ажлаа компанийнхаа өөрсдийн төлөвлөгөөндөө оруулаад ингээд жил болгон хийгээд ингээд явж байгаа ажил байгаамаа. 200 м урттай 10 м өргөн хамгаалтын 6 гашааг барьж 3 игний модыг хамгаалж байна. Мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Агро нэгтгэл компани охин компани Арангаа аймагт өнгөрсөн зунаас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ намрын мод тарилтанд Арангаа аймагт ажилтнууд оролцсон юм а. Тарьсан улаас модны ургалт 90 гаруй хувьтай байна. Нөхөн тарилтыг ч жил бүр хийжээ. Тэрб мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх дэмжих зорилготой ажлыг Цэнгэр сумын цад даргын тамийн газар Цэнгэр сумын сум дундын ойн анги хамтран зохион байгуулж арчилгаа хамгаалтанд анхаарч ажиллаж байна. Миний хувьд бол бас энэ одоо мод тарих хэмжээнд одоо жил болгон ирж оролцдог. Энэ одоо мод маань бас сайхан ургаж байна. Одоо энэ жилтэйгээ 3 4 дахь жилээр тарьж байна энэ модыг одоо Агро нэгтгэл компани захирал Нямсран одоо Увсан дорж Нямсран захирлын санаачлагаар одоо санхүүжилтээр энэ одоо ойн зурвсыг байгуулж байгаа. Энэ зурвс нь одоо Цэнгэр сумын төвөөс цагаан хаалга хүртэл одоо сумын хаалга хүртэл хийгдэх юм зорилготой хийгдэж байгаа. Анханасаа одоо бид хэд одоо тохироод ийм одоо зорилготой явж байгаа. Ийм ажил байгаамаа. Тэгээд нэг мод таривал нэг нэсний буян хүн болгон мод тариараа гэж уриалах байна. Манай суманд бол одоо мод урахад хамгийн хүндрэл бэрхшээлтэй асуудал энэ хайсны асуудал байгаад байдаг. Энэ дээр нөгөө мал ороод идчихдэг учраас бид хүн 1000 мод тарьсан ч гэсэн энэ бол яг үрдүн муутай байдаг. Тэгэхээр ингээ хайс бариад өгчнөө гэдэг нь хамгийн том ажил болж байгаа. Тэгээд ер нь бол бид нар услага арчилгаа бүх юм ингээ цаашид хариуцаад ингээ ургалт бол бас нэлээд сайтай 90-95% юм ургалттай байгаа гэсэн. Энэхүү ойн зурвас нь алстан 2 км орчим үргэлжлэх ой болж ургах юм а.